Чатаар захиалга өгөөрэй. Мөн 9985 33 тэг 3 дугаард өгч болно. Гэрийн чанартай гэрийн амттай эрүүл бууз. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч www.bilig.us. Skymex компани 2007 оноос хойш ус цэвэршүүлэх төхөөрөмж, ус цэвэршүүлэх шүүлтүүр, нойлын бидэс сулдурыг бүгнээр Солонгос улсаас оруулж ирж байгаа юм билээ. За бараг 14-5 жил болсон юм байна шүү дээ. Харин тийм ээ, бүр олон танигдчихсан юм байна лээ. Төрийн байгууллагууд, томоохон хувийн байгууллагууд ер нь маш олон газартай хамтран ажилладаг юм байлаа шүү дээ. Өө заац. Одоогоор ус цэвэршүүлэгч аппарат 13 төрөл, автомат бидэс сулдур 3 төрөл, шүүлтүүрүүд 4-8 төрөл зэрэг сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. Мөн айл өрх албан байгууллагын усны шүүлтүүр хурдан шурхаас сольж өгдөг найдвартай компани юм байна. Утас 991866 тэгтэг 9495 6618. Facebook хаяг Билиг ус. Ажиллаж амьдарч байгаа та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр 2021 оны 3 сарын 23 биз дээ өнөөдөр. 22 мөлөө. За энэ 22-ны даваа гараг байгаа. Солонгос улсын нийслэл Сөүл хотод 12 цаг 17 минут болсон байна. За хавала сонирхолтой сэдвийн тухай ярилцдаг монголчууд солонгос нэвтрүүлэг маань их эхэлж байна. Нэвтрүүлэг шууд эфир төгөлөгчийн бат болон хөтлөгчийн цэл боломжоор ажиллаж байна. За өнөөдрийн сэдв маань та ямар нэг байдлаар торгуулж байсан уу гэсэн сэдвийн тухай. 22-ны хэшиг шүү. Хэшиг байсан тийм. Тэгвэл буруу гадар. Та хэшиг дуртай юу? Гадар холох дуртай юу гэсэн сэдв юм байна шүү. За тэгээ та бүхэн маань нэвтрүүлэг шууд уцуулах тийг 70 46 41 1941 гэсэн дугаарлаа шууд холбогдоод за тэгээ бид хоёртой асуулт хариултын нэр болон сэдв дээр чөлөөтэй ярилцаарай. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хувьд бол аахаа буюу асуулт хариултын булангаар эхэлдэг байгаа. Тэгэхээр эхний асуултаа шууд танилцуулаад эхлэе гэж бодож байна. За тэгэхээр эхний асуултын хувьд Солонгос улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд хэдэд жигсдэг вэ гэсэн асуулт байна. Солонгос улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд хэдэд жигсдэг вэ гэсэн асуулт байна. Та хариултыг тэг 76 41 19 дугаарлуу залгаж хэлэх болон комментээр илгээх боломжтой байгаа. За, Солонгос улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд хэдэд жагсдаг юм болоо. За, тэгэхээр Солонгос улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд хэдэд жагсдаг вэ гэсэн эхний асуултыг та бүхэнд танилцуулж байна. За, альмаа маань өдрийн мэнд манайхаа гэсэн байна шүү. За, шинэ 7 хоногийн мэндийг хүргэе ганчмаг маань сайн байцгаана уу хоёроо гэсэн байна. Шинэ 7 хоногийн мэнд Инхтер бат хоёр маань өдрийн мэндээ гэсэн байна. Өдрийн мэндийг хүргэе. За, та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр асуултаа бид хоёр чинь нөгөө асуултанд хамгийн их одоо нэг сарын хугацаанд хамгийн их зөв хариулсан нэг хүндээ тэгээ гарын бэлэг өгөхөр болж байгаа сарын сүүлд шүү дээ. Тэгэхээр ер нь бол төгчөө учраас та бүхэн маань идэвхтэй оролцоод тэгээд бас бицхан гарын бэлэг бэлгэнд аваарай. За мөн MJL радио Солонгос групп дээр маань тэмцээн зохиосон байгаа фермер гоо сахны брэндтэй хамтраад тэгээ 3 хүнд гоо сахны бүтээгдэхүүн өгөхөр болсон байгаа шүү. Тэгэхээр MJL радио Солонгос групп маань нэгдэж амжаагүй хүмүүс хамаал нэгдээд тэгээд ямар ч хамаагүй пост оруулаад хамгийн их лайк авсан 3 хүнд нь бэлэг өгөх байгаа шүү. Тэгэхээр та бүхэн идэвхтэй оролцоорой. За тэгэхээр манай одоо фермер буюу ивент тэтгэж байгууллагын бэлэг нэлээд бас одоо үн бүхий зүйл байгаа. Тэгээд эмэгтэй хүмүүс маань идэвхтэй оролцоод л эхэлсэн байлаа. Тэгэхээр манай эрэгтэйчүүд ч гэсэн идэвхтэй оролцоод за тэгээд одоо тийм гоо сахны бэлэг авал хайртай дотны хүнд ээжтэй найз зөвхөдөө их нэртэй гэдээ аваад өгөх боломжтой байгаа тийм. За тэгэхээр мөнгө цэцэг сар маань сайн уу хоёр өрхөндөө өдрийн мэндэ гэсэн бол Казуя Юрэ 108 110 эс хват мэндээгээд за 107 гэж бол хариултуудыг хэлгээгээд байна. За Дуканас хүрээ болон сөвчин маань өдрийн мэндэ гэсэн байна. За шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За Дуканас хүрээ маань 109 жагсдаг гэсэн байна шүү. Суудмаа маань хай гэсэн байна шинэ 7 хоногийн мэнд. За асуулт маань Солонгос улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд хэдэд жагсдаг вэ гэсэн асуулт байна шүү. Гэтэ манай Монгол бол нэлээд дээгүүр орд юм байл шүү дээ. Тийм байлаа. Монголчууд дээр нэг гадаад найзуудтай харуулаараа байлуу. Монголын газрын зураг ингээд твүүд дээр тавьсан чи ер нь их олон твүүд дээр бол маш олон улсыг бол хамарж байлаа. Ялангуяа Европ твм бол маш олон улсыг одоо нэгтгээд Монголтай бол тэнцгэр байлаа. Тийм шүү дээ. Манайх ч газар нутгийн нэрэлээ өргөн урдан. Тэгэхээр Солонгос улс яг дэлхийд хэдэж агсдаг юм бол газар нутгийн хэмжээгээр. За тэгэхээр манай сонсогчдод бол нэглэн тийм хариултыг бол дөхөө ойролцоо илгээж байна. За тэгэхээр энэ нь бас зөв хариулт бол маш ойрхон байгаа. За тэгэхээр Солонгос улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд хэдэд жагсдаг вэ гэсэн асуулт байна. Хамгийн ихний асуулт маань. Гэхдээ энийг бол ер нь таачж болохоор байгаа шүү дээ, тийм. 100-аас бол ямар ч дээшээ. 100-аас бол дээшээ байд юм шүү. 100 дотор бол байхгүй. Эхний 10 20-д бол бүр байхгүй. Тийм. Тэгэхээр 100-аас дээш явуулах байгаа шүү хариултыг. За тэгээс ухаад би тэмцээн мэдээгүй байсан. Гэхдээ нэрээ татсан оролцож байгаа хүмүүсийг дэмжиж байгаа гэсэн байна. За сухат юм байна. Оролдоод бол маш идэвхтэй оролцож байгаа тийм. За хасчрасаа маань шинэ 7 хоногийн мэнд бүгдтэн гэсэн байна. Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе.
За Бачааргад пүрэв жаргал 108 гэдэг хариултыг ирүүлсэн байна. За. За тэгэхээр та бүхэн маань хариултыг илгээгээрэй. Бас манай нэвтрүүлгийн нэрээ шеэрлээрээ бид хоёр дотроосоо шеэрлэх боломжгүй болсон Facebook дээр зөрчилдөг ч яг бит хоёрыг байгаагч мэдэхгүй байх л да манай Марк. Гэтэ цаанаасаа бас ингээд жоохон одоо лайв үзэж хахад буцааж гаргач гэдэг юм уу тийм иймэрхүү тохиолдолд нэлээд гараад байгаа. Тэгэхээр та бүхэн маань сонсогч нар маань шеэрлэх юм бол илүү олон хүмүүс бас үзэх боломжтой байгаа шүү. За эсвхтийн маань хувьдас аль хэдийн баг 20-д группээр шеэрлэх тамцсан баярлалаа. За баярлалаа. Химэр ханга өдрийн мэндэ 104 гэж хариултыг илгээсэн байна. За над дээр болохоор Дукарансрын маань 109 гэсний дараа Цүгчмэг маань 107, Амгалан Дамир маань 125, Ган чимэг маань 127 гэсэн хариултыг илгээсэн. РК-гийн маань 121 гэсэн хариултыг тус тус илгээсэн байна. За тэгэхээр эхний асуултын маань хувьд Солонгос улсын улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд хэдэж ихсдэг вэ гэсэн асуулт байгаа. За тэгэхээр хоёлаа зөв хариулт орж ирсэн байл бас ялагчид тодруулах тийм. Орж хотлоо дараад ирсэн. За тэгэхээр хамгийн түрүү надад зөв хариултыг манай Сүвчмэг 107 гэж хариултыг илгээсэн байна. За над дээр хамгийн түрүүнд Эсвхот маань 107 гэж бас хариултыг илгээсэн. За баяр үргээ. Манай хоёр ч бас газар нутгийн хэмжээг сайн мэддэг юм шүү. За тэгээд мөнх цэцэг сар маань Солонгос манайд орноттой тэнцвэр хэмжээний газартай гэсэн шүү дээ. Тэгэхээр шалахгүй байх уу 110 гэд хаачих гэсэн байна. За тунд өгүүлсэн байна. За асуучраасаа маань 127 юм уу 2-оо төхүүлэх боломж байна уу хээ. Одоо дуусчлаа сая. Тэгээд сонсогчдын манайд бол маш хурдан зэрвэсэн байна. Амгалан Дамир маань 132 гэсэн байна. Уянгаа Исмаил маань уг 107 гэсэн. Гэхдээ Сүгчмгээс баг зэрэг хоцроод зөв хариултыг илгээсэн байна шүү. Тэгэхээр Сүгчмэг маань хамгийн түрүү зөв хариултыг илгээсэн байгаа. За дараагийн асуултад явах тийм. За 1988 оны Олимп аль улсад болсон бэ гэдэг асуулт байна. 1988 оны Олимп аль улсад болсон бэ гэдэг хоёр дахь асуултыг та бүхэнд танилцуулж байна. За энэ одоо кино мөн үздэг хүмүүс сайн мэдэх бах тий. Солонгос кино үздэг хүмүүс. За тэгэхээр 1988 оны Олимп аль улсад болсон бэ гэсэн асуултыг та бүхэнд дараагийн асуулт болгон танилцуулж байна. За Батцэг Санжид 107 гэсэн байна. Ухнаа хүрлээ ухнаа Өмнө Говь аймгийн газар нутагтай тэнцэнэ гэж өмнөх одоо асуултан дээр хариултыг илгээсэн байна. За асуулт маань 1988 оны Олимп аль улсад болсон бэ гэсэн асуулт байна. За тэгэхээр хариултуудыг бол сонсогчд маань илгээж эхэлж байна. За хаана болсон байд юм бол 1988 оны Олимп. За тэгэхээр 1988 оны Олимп аль улсад болсон бэ гэсэн асуулт байгаа. За сонсогчд маань Олимп хаана болсон талаар хариулт илгээж явах оронд би нэвтрүүлгийн хамтран ажиллагааг танилцуулж байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл бууз хамтран ажиллаж байгаа. За муурны гэж байна. Буузны улирал маань дуусаагүй байгаа. Ер нь тэгээ буузны улирал дуусна гэж байдгүй шүү дээ. Ер нь байнга л хийдэг. Манай гэрхэн бол бүр манай бол бууз айгуу дуртай. Тэгэл байнга л буузаж идчихэдэг. Тэгэхээр яалтчгүй бууз бол бас Монголын одоо гол хоолнуудын нэг гэж ойлгоод байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр эрүүл буузны маань хувьд гэх юм бол 3 төрөлтэй өхрийн махан хоньны сүүлтэй бууз, өхрийн махан сүүлгүй бууз, хоньны махан бууз гэсэн 3 төрөл байгаа. Тэгэхээр та өөрийнхөө сонголтоор өөхтэйг худалдаж авч идэх үү, өөхгүйгээ түүгээд сонголтоороо 3 төрлөөс нь худалдаж авах боломжтой байгаа. За эрүүл бууз маань утасны дугаарын хувьд бол 9985 33 тэг 3 гэсэн дугаар руу холбогдоод шууд захиалгах боломжтой. За мөн дэлгэрэнгүй мэдээллийг яг одоо эдсэн хүмүүсийн ямар хуу амттай байсан хүмүүсийн сэтгэлийг харах гэсэн юм бол Facebook-ийн хайлтын хэсэг дээрээ эрүүл бууз гэж бичээд фэйж хуудас нь гарч ирнэ. Тэр фэйж хуудас руу ороод та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой байгаа шүү. За тэгэхээр буузын дотор бол хоньны махан бууз гэж байгаа. Цэцгийн чимгэлтэй. Энэ болохоор 1 кг 9,000 төгрөгийн үнэтэй. За өхрийн махан бууз сүүлтэй. Энэ нь болохоор хоньны чимгэлтэй 1 кг 10,000 төгрөг. Өхрийн махан бууз сүүлгүй дугуй чимгэлтэй 1 кг нь 11,000 төгрөг юм байна. За тэгээд 5 кг-ийн савлгаатайгаар захиалах юм бол одоо хүргэлтийн үржлэх нь 3,000 төгрөг бол 10 кг-аас дээш захиалах юм бол за хүргэлт нь бол үнэгүй юм байна. Тэгэхээр та бүхэн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч эрүүл буузыг бас сонгон үйлчлүүлээрэй гэж хэлж байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл бууз хамтран ажиллаж байна. За РК-ийн маань хэдэн оных гэсэн бэлээ гэсэн байна. За би асуултаа дахиад уушаад өгье. 1988 оны Олимп аль улсад болсон бэ гэсэн асуулт байна. За Казуя Юрэй Солонгос Сөүл гэж бичсэн бол мөнх цэцэг саран Солонгос гэсэн байна. За ухнаа хөрлөө Солонгос. За сураасаар өдрийн минь 2 гэсэн бол Батцэг Санжид Солонгос гэсэн байна. За тэгээд Эсвхот маань Солонгос, Төгсөө Жамья Орос гэсэн байна. За Сүхбат маань 1988 оны 9-р сарын 17-нд нээж байсан байгаа гэсэн байна. Тагима үлзий баяр Орос гэж хэвчсэн бол Химэр хангаа Сөүл Хагэ Олимп гэнэ. За ухнаа хөрлөө маань дахиад асуулт байгаа юу гэсэн байна. Байгаа шүү.
88 оны 10 дугаар сарын 2-нд хаалтын ажиллагаа болж байжээ гэж эсэх маань бичсэн байна. Оо, дэлгэрэнгүй мэдээлэл явуулсан шүү дээ, Тийм ээ. тэгээ 88 та чи хэдэн оны олимпик үзлээ? 2018 оны олимпик үзсэн байлаа тэгээ Солонгос. Өвлийн олимпик. Өвлийн олимпик үзсэн шүү дээ, тэгээ би бол яг өвлийн олимпик ерөөсөө яг заавал үздэг. Гэхдээ манай Монголоос тамирчид орж байгаа болохоор зуныхыг ч гэсэн үзэн л дээ. Гэхдээ надаа уран бололт яалтчгүй аюу сонирхолтой байгаад идэв. Одоо удахгүй бас өвлийн олимпик болно үстэй тий. Өнгөрсөн 7 хоног бол манай теннисний тамирчид эрэгтэй эмэгтэй нэг тамирчин эмэгтэй. Та ширэлцсэн багш гэсэн тий. Тэгээ олон улсын хэмжээний мастер 4 удаагийн авраг авсар бас олимпийн эрхээ авлаа гэсэн сайхан мэдээ байсан. Манай сархисныхан бас удахгүй олимпийн эрхтэйчүүд бол эмэгтэй навцсан гэж байсан. Эрэгтэйчүүд маань авчих юм бол за бас их сайхан түүхэн одоо олимп болох байгаа. Манай ч гэхдээ саксаараа солонгост аюу алдартай юм байл шүү дээ. Одоо Чингис хаанаас гадна саксны талаар ярих юм бол солонгочууд аюу сайн мэдх юм билээ. Би сүүлдчтэй нэг орчуулга хийж хагаад нэг солонгос чимбаахан үеийн л хүмүүс байх. Ахвасан. Тэгээ би та Монголыг өөр нь яг юугаар нь анх сонсч ирсэн гэсэн чинь одоо анхан сүүлийн үед Монголыг гэхээр саксчдаар нь аюу сайн таньдаг болсон гэ. Тэгээ би анх удаа яг тийм сонсч тэгвэл манай саксчид солонгост алдартай болж байгаа юм байна гэж бодож байсан. Дэлгэр нэмийн тухай ямар ч миний харсаар 2 удаа нийтлэл 3-3 тэмцээн тий. Нэг бол гарч ирсэн. Тэгээд ингээд хайгаад үзэхээр нэрээ манай Монгол тамирчны талаар нийтлэлж гисэн нэлээ олддог болсон байна. За хиро маань өдрийн мэнд гэсэн байх шүү. Оо за манай хиро ороод ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Бүүм маань Кореа гэсэн маань. Хоёлаа зөв хариултыг зарлах уу те? За тэгээ. За тэгэхээр хамгийн түрүүнд зөв хариултыг бүүм маань Солонгос гэсэн байна. За дараа нь хиро маань Солонгосын Сөүл хот. За Монголын дамир маань Оросын холбооны улс. РК-ийн маань Солонгос Пёньян гэсэн байна. Хойд Солонгосыг хэлсэн юм шиг байна. Заяа маань зөвлөлт холбоод улс. Хасаачаар хасаа маань Сөүл юм болов гэсэн мэл цэрэнд орж буян дэлгэр маань Кореа Сөүл гэсэн байна. За тэгээд буян жаргал оюун эрдэнэ маань 1988 Кореад Сөүлд болсон гэсэн байна. Батнаснасаа маань Токиод гэсэн бол Наран туяа Мөнхбаатар маань Сөүлийн Олимпио гэсэн байна. За тэгэхээр танд хамгийн түрүү зөв хариултыг хэлгээсэн байна. За Казуя Юрай маань Солонгос Сөүл гэж хамгийн түрүү зөв хариултыг хэлгээсэн байна. За Казуя Юрай болон бүүм баярлалаа. Хоёр нэртэй бүүм. За тэгэхээр зөв хариултыг хамгийн түрүүнд хэлгээсэн байна. За мөн сураа маань Сөүл мега Солонгос. За О наран тулга хаа өдрийн минь хоёроо гэсэн байна. За сураа маань манай тамирчид мундаг шүү гэж бас бичсэн байна. За тэгэхээр дараагийн асуултыг та бүхэнд танилцуулъя. Тэгэхээр энэ удаагийн асуулт маань өнгөрсөн 7 хоногийн одоо 5 дахь өдөр танилцуулсан мэдээлэлтэй холбоотой байгаа. За тэгэхээр PSY Gangnam Style дууны рекордыг эвдсэн хамтлаг дуучин гэсэн байна. За энэ болохоор YouTube дээрх нэг өдрийн буюу 24 цагийн доторх одоо үзэлт байгаа. За энийг болохоор эвдсэн ямар хамтлаг дуучин гарсан бэ? Энэ тухай хариултыг та бүхэн Тэг 7641 1941 дуу болоо залгаж хэлж болно. За мөн комментээр илгээх боломжтой байгаа. Дууг сонсгож болох юм болохгүй? За зөв хариултыг зарлахтаа сонсгоо тий. За тэгээ. За тэгэхээр PSY-ийн Gangnam Style тий. Gangnam Style дуучин бүр маш хурд YouTube үзэлт нэмэгдсэн шүү дээ. Тэгээд энийг бас эвдсэн дуучин байгаа маань. Тэгэхээр хамтлагт дуулдаг дуучин байгаа шүү. За тэгэхээр PSY болохоор 8 жилийн өмнө за 36.1 байсан баа. Би төвчт дээр тэмдэглэжсэн. Ер нь гэхдээ нэг хол зөрөг өгөх гэж бодож байна. Өдөрт 36.1 сая хүн үзсэн болвол за энэ хамтлаг дуучны хувьд маань энэ рекордыг бол нэг өдрийн дотор 24 цагийн дотор хандлтаараа бол эвдсэн байна. Тэгэхээр энэ ямар хамтлаг дуучин бэ? За тэгэхээр та бүхэн бас 5 дугаар маань оройны Солонгос Монгол өдөр радио нэвтрүүлгийн дугаарыг үзсэн бол энэ тухай мэдээллийг бол танилцуулсан байгаа. За тэгэхээр хасвчар хасаа маань Пьончаны олимпиор сайн дурын ажилтнаар бүртгүүлээд хоцорсон байдаг юм хийхээ гэсэн. Хөө тийм үү. Би энэ олимпиад сайн дурын ажилтнаар нэр орж үзчихсэн гэж бодож. Тухайд яг 2018 онд бас бүртгэжсэн л та. Тэгэхээр бид чинь тухайд Монголд ирсэн шүү дээ. Тэгээд энэ олимпиад туслах ажилтнаар явах хүн ингээл солонгос хүмүүсийн дунд нэг тиймэрхүү судалгаач юм тийм явуулсан л та. Бүртгэл тэгээд хэрэг солонгост ирсэн бол гоё. Очиж үзэхгүй юу гэж бодож байсан. Тэгвэл ингээд ойрхоноос харах боломж боллоо. 2014 оны бас Азийн наадам болсон шүү дээ. Тэн дээр манайхан бас тийм туслах ажилтан гэж хийжсэн. За тэгээд тэн дээр туслах ажилтаа хийгээгүй ч гэсэн бүр тийм миний таньдаг нэг ах байсан. Одоо спортын төв ордны цагчин саксанд маш дуртай. Тэр ахын маань хувьд болохоор сакс үзээд за тэгж яагаад одоо ажиллаа таслаад чөлөө өгөхгүй болохоор наслаад тэгээ ажилласаа бүр халагдсан. Оо ажилласаа гарцсан гэсэн бүр тэгээд хүртэл явж исэн байгаа. Тийм сэтгэл нь нэлээд хөдөлсөн юм шүү тийм. Тэгэхдээ тэр бол маш гоё одоо яг бидний хувьд болохоор одоо жишээ нь NBA ч юм уу бусад ингээд спорт үзэхээр за нутгийн ингээд нутгийн баг гээл те хом гээл ингээд зочид гээл ингээд тэгдэг штэ.
Тэгээ яг анх удаа Солонгост бол нэг нутгийн дивжендер гэдэг юм уу ийм байх бах та гэдэг мэдрэмжийг авч ирсэн. Ягаад гэвэл бас энэ Монгол иргэдийн холбоо гэдэг бид нар хүмүүс маш идэвхтэй ажиллаад заал дүүр монголчууд одоо бусад орнуудад тоглох Йорданч гэдэг юм уу тийм. Тэд нар ингээд зочноор ирсэн юм шиг Солонгос болохоор яг одоо манай дивжендер байгаа юм шиг хөгжөөний тэмцэгчтэй бол битүү ойрлол тэр бол маш гоё мэдрэмж байдаг юм байлаа шүү бас. Тийм бах тий. Тэгээ яг олимп үзэхээр нөгөө манай монголчууд тэр газар нь байж идэг тий. Ер нь ямар ч газар олимп болсон тий далбаатай ингээ монголчууд байж идэг байхгүй. Тэгэл яг нөгөө Монгол тамирчин газрынгууд ингээл цаана нэг үзэгчдийг харуулдаг шүү дээ тий. Би тэгээ тэр хэсгээс Монголын талбайг айгу хайдаг шүү дээ. Бага хасаал ер нь олимп гарахаар монгол хүмүүс тэгээд тэнд хэрэг байгаа юм бол тэгээд сүүлд юу л олимп Пьончанд болоход монголчууд бүр нилээ очсон байсан шүү дээ. Байсан байсан. Солонгост айгу олон хүмүүс солонгосч 42 мянган хүн байгаа учраас айгу олон хүмүүс очсон байсан. За Эркагийн маань сони юм да хийхээ 1988 оны олимп манай ихч сурвалжлагчаар явж байсан. Эрэхтэй Пхеньян гэсэн логотой авчиж байсан юм байна да гэх. Ер нь бол хэрвээ та Google дээрээс 1988 оны олимп гэх юм бол шууд гарч ирж байгаа 1988 оны олимп Тайамингуг буюу Солонгос өмнө Солонгос улсад нэгдсэн. Одоо нэгдсэн улс нь болохоор газар нь хот нь болохоор Сөүл гэдээ гарч ирж байгаа шүү. Олимпийн цэнгэлт хүрээлэн гэж Сөүл те. Олимпийн 5 одоо энэ цаграхтай тийм логотой стадион бол байдаг байгаа. Тэгэхээр 5 сарын бата З өдрийн мэндийн 2 гэсэн бол Бямтрийн даваа нэмжил өдрийн мэндийн 2 бүгдтэн гэсэн байна. За тэгэхээр асуултын маань хувьд PSY Канамс талууны рекордыг эвдсэн хамтлаг дуучин гээд энэ дээр бас хариултууд орж ирсэн байна. За Ким Үлчи маань хай 2 гэсэн бол өдрийн мэнд S хот маань Blackpink гэсэн байна. Kazuya Yuri Blackpink Rose гэсэн байна. За тэгээ сураа Blackpink тэгээ Rose гэж хариултыг бол хэлгээсэн байна. За тэгэхээр PSY дуучны Gangnam Style гээд клипийн рекордыг ямар хамтлагийн ямар дуучных нэрийг уулах хэрэгтэй байгаа шүү. Хамтлагийнхын нэрийг уулсан байлаа. Яг үл энэ чинь соло уран бүтээлээрээ рекордыг нэвдсэн байгаа ш. Тэр хамтлаг нь бол эвдээгүй. Хамтлагаас өөрөө тусдаа ганцаараа дуу гаргаад тэр дуугаараа эвдсэн байгаа учраас яг тэр дуучных нэрийг уулах байгаа шүү. За тэгэхээр та бүхэн зөв хариултыг мөн утсаар тэг 7641 1941 гэж залгаад хэлэх боломжтой байгаа. За манай хасчир хасаа ингэнэ. BTS юм уу хээ гэсэн байна. BTS бол арай биш байгаа. Гэтэ BTS бол бас л нэлээд олон рекордыг эвдсэн шүү дээ. За би тэгэхээр дууг нь товчхон одоо сонсуулаад үзэл болох байх гэж бодож байна. За тэгэхээр за энэс клипийг эхлэх гэж үлээ юм болт юм байна уу? Sick every day, every night. I've been thinking back on you and I. Every day, every night. I'll work my whole life just to get right, just to be. Яг энэ эхэлдэг хэсэг бол маш гоё юм лээ тийм. Би байг сонсож байгаа. Одоо өглөө басаа манайхаа уудаж байгаа. Би нэг дуу таалагдахаар тэрийг ингээд 7 хоног 14 хоног бүр үнэхээр таалагдвал нэг сар ч гэсэн сонсдог байхгүй. Одоо өглөө яг эхлүүлэхдээ энэ дуучны дууг тавиал. 2 дуу байгаа. Тэр 2 дууг нь тавиал. Хэлж ааш төглөө. За тэгэхээр хоёлаа зөв хариултыг хэлэх үү тийм. За тэгээ хамгийн түрүүнд зөв хариултыг бүүм маань үн Blackpink гэж явуулсан. Гэхдээ Blackpink хамтлагийн Rose гэсэн дуучин яг соло клипээрээ дуугаараа эвдсэн байгаа шүү. Тэгэхээр Blackpink гэсэн хариултыг авахгүй байгаа. Hero маань хөө хамтлаг гэсэн байна. Гэхдээ би бас яг тэгээс гэж боддоо шүү дээ. Би тэгтээ хөө хамтлагийг зөв хариултаар авчиж болох баа. Бишээсэн ч гэсэн за зөв хариултыг болохоор Dukana Suri маань Blackpink хамтлагийн Rose гэж явуулсан байна. За над дээр бас S хот маань хамгийн дөрөв Blackpink гэж ичээ дараа нь Kazuya Yuri Blackpink Rose гэдэг хариултыг хэлгээсэн байна. Тэгэхээр Kazuya Yuri баяр хүргэе. За баяр хүргэе. Манай хүн бүр бутаавж байгаа юм шүү. Хоёр асуултанд зөв хариулж бай сая. Өнөөдөр одоо хамгийн олон сарын турш зөв хариултыг илгээсэн ялагч болгоно гэсэн идэвхтэй оролцоод эхэлв. Гэтэ ер нь Kazuya Yuri манай сонсогчдод ингээд бичиж байгаа юм харахаар бас Солонгосын талаар айгүй сайн мэддэг юм шиг байлаа. Постуудыг харахаар ийм киноос үзчихсэн юм уу? Миний үзчихсэн кино шүү дээ гэд постуудыг харахаар бас айгүй хөөрхөн гоё сонирхолтой пост оруулдаг шүү. За чамцаа эрүүл буузыг цөөнгаар тулах уу хийхээгээд 5 сарын бутаа бичсэн байна. Би цовин за бууд цовин хоёрын аль нэгийг сонгоо гэх юм бол эрүүл буузыг сонгоё. Өчигдөр манайхтай хамтран ажиллаж байгаа. За Сүхбат маань Rose on the ground гэж бас явуулсан шүү дээ. За тийм ээ төгсөөж юм маань Jisoo гэж бас мөн Blackpink-ийн дуучны нэрийг бичсэн байна. За тэгэхээр энэ зөв хариултыг болохоор Blackpink хамтлагийн Rose за энэ дууга гаргаад тийм. За би дууных нэр нь On the Ground илүү тийм. Тийм On the Ground. За энэ дууны хувьд болохоор Facebook-т 24 цагийн дотор 40 сая хандлтыг авсан. За яг одоо бол 108 сая хандлтыг бол авсан байна. Энэ
12-нд нийтлэгдсэн баг. Тэгээ 10 хоногийн дараа юм байна. Тэгэхээр өшөө олон рекордуудыг бас ивдэх байх гэж харж байсан. За тэгээд хятадын одоо QQ гээд бас тийм хамтлаг дуучдыг шалгаруулах чарт гэдэг юм. Энийг 5 төрлөөр тэргүүлсэн. Англид бас соло дуучдын чартыг тэргүүлсэн. За тэгээ Америкт бол тийм комедиан хүний бас алдартай ярилцлагын яг эхлэл хэсэг дээр бол энэ дууг нь бас мөн танилцуулсан гэж байгаа. Тэгэхээр нэлээд бас шууган тарьж байгаа гэсэн мэлээ. Тийм дээ дууных нь яг утга нь англи хэл дээр л дээ. Гэхдээ солонгос руу орчуулсан үзсэн чинь бас айгүй гоё дутагтай дуу байла. За энэ хүргээд гэхдээ дараагийн асуултад авах тийм. За дараагийн асуулт маань ажлын өдөр бүр 18 цаг 30 минутаас сонсогчтой видео колл хийж холбогддог нэвтрүүлгийн нэр юу вэ гэсэн асуултыг та бүхэндээ сүүлийн асуулт болгон тавьж байна. 18 цаг 30 минутаас сонсогчтой видео колл хийж холбогддог нэвтрүүлгийн нэр юу вэ гэсэн асуултыг та бүхэнд танилцуулж байна. Одоо манай нэвтрүүлгийн нэр дээ. За тэгэхээр та бүхнийхэн бас гар утсаар тийм одоо тэгээ цаашаа хэлүүл яг танилцуулах гэдэг юм л да. Нэвтрүүлгийн нэрийг яг оруулах гэж байна л да. За тэгэхээр нэр нь ч гэсэн айгүй бусад хоёр одоо нэвтрүүлгийн нэрийг болж төр зүгээр. За ингээл өгч. Энэ нэвтрүүлгийн нэрийг айгүй хоорондоо ярилцаад, хуралдаад, бодож өгсөн нэр байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань бас хариултыг илгээгээрэй. За Янаг яах вэ гэсэн байна. Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлэг маань 3 нэвтрүүлэг гаргадаг байгаа. Тэгэхээр яг Солонгос дахь монголчуудын бит хоёрыг хөтэлдэг нэвтрүүлэг байгаа шүү. 18 цаг 30 минутаас эхэлдэг байгаа. 18 цаг 30 минутаас 19 цаг 5 минутын хооронд ажлын өдөр бүр та бүхэндээ Солонгост монголчуудад зориулан хүргэдэг нэвтрүүлэг байгаа. За Эркагийн маань ингэдэ Сүхбат болон Дукана хоёртоо сар дуустал тэмцээдэд тайван оролцоод төрүүлээрэ гэд өөрийнхөө нэрийг татан авсандаа авснаа албан ёсоор мэдэгдэж байна. Би шансгүй болсон бөлгөө гэсэн байна. Зүгээрээ тэгтээ оролцоо гэжээ. Олон хүн оролцохоор илүү гоё сонирхолтой шүү дээ. Олон хариулт орж ирээд. За нам толго маань чэчүү мандринаар толох уу буузаа гэсэн байна. Наадах ч юм бол бодож үзэж болох юм биш үү? Утга төмрөө маань хай гэсэн байна. Мандрин бол нэрээ миний бас л те. Одоо идмээр байгаа сэдвүүдийн нэг л дээ гэдэг. Тэр яг би нөө чэжүү орж үзээ өгсөн шүү дээ те. Чэжүүгийн мандрин идэж үзэхийг нүндээ аюу хүсдэг байхгүй юу? Тийм айгу алдартай учраас тэгэд би бүр хайж үзсэн. Чэжүүгийн тэр хаана лээ ингээ ойролцоо яг тэр мандриныг ингээд шууд кафед одоо мандринтай шүүс уугаад тэгээ гадаа шууд талбайгаас нь мандрин хүссэн хэмжээгээр авч явж болдог кафе гэдэг юм л. Тэр бас аюу гоё санагдсан. Тэгэхээр бас чэжүүгөөс нь мандрин ирэхээр хайрцагтай маш ихийг явуулчихдаг юм байлаа. Тэгээд хөөх юм ийм ихийг ирүүллээ гэж өгөл баярлал ер нь авдаг байгаа. Тэгээд ногоо иштэй гэдэг энэ зурган дээр харагдаж байгаа шиг. Тийм аюу гоё юм билээ. За тэгэхээр асуулт маань 18 цаг 30 минутаас сонсогчдод видео кал хийж холбогддог нэвтрүүлгийн нэр юу вэ гэсэн байна. За тэгэхээр манай байнгын идэвхтэй оролцдог сонсогчд маань хариултыг бол маш хурдан илгээсэн байна. Тэгээд дахиад авнаа. Та тийм бүгд мэдчихсэн шалгадаа. За продюсерын гэлэнхүү. За найзыгаа бас юу өрсөн юм шиг байна. Оо тэгэхээр дуртай. Цайлаа найзаа энэ нэвтрүүлэгт оролцоорой гэсэн байна. Тэгээ яриа. Дуртай холбогдсон шүү бит хоёр. За тэгэхээр Сүхбат маань 12:15-аас монголчууд Солонгост 18:30-аас Солонгын орноор 20:15-аас Монгол дахь солонгосчууд гэсэн нэрүүд бичиж илгээсэн бол Facebook Mongolia Чимбахын гархаа болсон нэвтрүүлгийн нэр андуурчжээ гэсэн байна. Ямар нэвтрүүлэг би гархаа болсон бэ үлээ. Солонгосын нэг өдөр. Солонгосын нэг өдөр подкаст хийжсэн тийм. Тэгэхээр Солонгосын нэг өдөр маань та бүхэнтэйгээ нэг Солонгосын нэг өдрийн тухай ярилцдаг нэвтрүүлэг хийжсэн. Тэгээд манай цаг нь баг зэрэг өөрчлөлт оруулаад тэгээд бол явах боломжгүй бас болсон. 20-30-аад хүмүүстэй бас подкаст нэвтрүүлэг бол хийгээд амжсан байдгийг. Тийм тэгээ одоо яг 18:30 минутаас хүмүүстэй холбогдож байгаа. Энэ нэвтрүүлгээр дамжуулаад хэрвээ та бүхэн маань оройн 18:30 минутаас солонгосын цагаар гэсэн үг шүү дээ. Холбогдоод битэрт ярилцааг өчглөөдөө шууд орж ирээд холбогдоорой. Тэгээ битэр сайхан ярилцаавал явчих. Нэг хүнд юм асуухгүй зүгээр солонгостой амьдрал та өөрийнхөө амьдралын талаар ер нь тэгээ өөрийнхөө хүн ярих дуртай ч юм байж болно, дургуйч юм байж болно ш. Тэгэхээр өөрийнхөө талаар биш бол одоо солонгосын иргэн тойрон те гэрээч ойролцоо юу вэ? Одоо яг үний хэлээд нөгөө Монголд ингээ удацсан болохоор солонгост бас хэр их өөрчлөгдсөн ч гэсэн ингээд согчтойхын камераар айгүй сонирхолтой байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн маань холбогдоорой. За асуултын хувьд 18:30 минутаас сонсогчтой видео коллеж холбогдсон нэвтрүүлгийн нэр юу вэ гэсэн байгаа. За Сүхбат маань Солонгын орноор төгсөө жамын Солонгын орноор за Сүхбат Солонгын орноор гэж кириллээр мөн бичсэн байна. Бэмцэг даваа нэмжил Солонгын орноор, Ким үлчи Солонгын орноор, Сураа Солонгын орноор гих мэтчлэн бичсэн байна. За Будка төмрөө мөн Солонгын орноор гэж бичсэн байна. За Сүхбат маань тийм Солонгосын нэг өдөр гээд нэвтрүүлэг гардаг байсан шүү дээ гэсэн байна. За гэртээ арих зам бас гоё шүү. Өнөөдөр Чимбаа хөтлөх үү эсвэл өөр хөтлөгч байгаа юу гэсэн байна. За гэртээ арих зам нэвтрүүлэг маань
бид нэр бас 4 баг гаргаад хоорондоо одоо сарын хугацаанд одоо тэмцээн төхөөгөөд хинийх нь нэвтрүүлэг ханалттай байх вэ гэдэг ийм уралдаанд орсон байгаа. Өнөөдөр бас өөр хоёр хөтлөгчтэй байгаа. Аха. За би бас солонгын орноор биш буруу хэлэх гэж шүү. Гэртээ харах замыг сонсдоо шүү дээ. Гэрлүүг гэртээ харах замчуудад гэртээ харах замдаа сонсон шүү дээ. Тэгээ автобусд суугаад дата авах юм бол нэвтрүүлгийг сонсдог байгаа. За манай нэвтрүүлгийн байнгын сонсогч Ханцаадаа баярлалаа. Зүгээр дээ, зүгээр. За 5 ширхэг батаа гэсэн байна. Гараа гаргаж хийсэн цуйн байсан юм штэ чанцаа гэсэн байна. За тэгвэл яха бодож үзье. Токоноосроо маань солонгын орноор гэсэн хариултыг илгээсэн байна. Бөм маань янаг яах вэ? За үүний дараа Батнасаа маань солонгын орноор, Сүгчмэг маань солонгын орноор, Херо маань солонгын орноор, Элкаиг маань мэдээ гэсэн байна шүү. За тэгэхээр зөв хариултыг хоёлаа авах уу? За тэгэхээр зөв хариултын орж ирсэн байна уу? Орж ирсэн байна. За хамгийн түрүүнд S хот ицсэн байна. Оо, төгс хүндээ. За S хот манай одоо нэвтрүүлгүүдийг бол хүүрнээ өгүүлдэг байна. Цаг минуттай нэг. Тийм шүү дээ. Ер нь тэгээд бит хоёрыг нэвтрүүлэг энэ цаг маг асуухгүй баг Сүхбатаас асууж ил бүгдийг мэдчих. За чамдаар хийн хамгийн түрүүнд ицсэн байна. За над дээр болохоор хамгийн түрүүнд за би дэвшлүүлээд хараа тийм. Тукана сүрийн маань солонгын орноор гэсэн хамгийн түрүүнд зөв хариултыг илгээсэн байна. За тэгэхээр ялагч болсон S хот болон Тукана сүрээдээ баяр хүргэе. Манай хоёр ч бүр шийдсэн юм шүү. Баяр хүргэе. За тэгэхээр манай сонсогчдын маань хувьд бол өнөөдөр асуулт хариулт анхаа нэвтрүүлэгтээ бас маш өрсөлдөөнтэй идэвхтэй сайхан оролцлоо гэж бодож байна. Тэгэхээр дараагийн болон руу хоёлаа сэдвээ танилцуулах байгаа тийм. За тэгээ булан руу орцгоё. За тэгэхээр дараагийнх маань сэдвийн дагуу ярилцдаг. Тэгээ өнөөдрийн сэдв маань та хэшиг дуртай юу гэсэн маань яг хүмүүстэй ингээд гадуурч ма ажлынханаараа байжгаад ч би одоо сүүлийн идэх санаа суулгаг ашигладаг болчиход байгаа шүү дээ. Ажлынханаараа ингээд оройн хоол гэдэг ч гэдэм үү те хэшиг гэдэг чинь гадуур хооллох. Ер нь бол гадуур хооллохгүй л арай одоо зөв орчуулга болох байх. Манайхан жаргал маханд орох гээл бас их ярьдаг. Бас гэж ярьдаг шүү дээ те. Баасан гаригаас гадна солонгос ч бол бараг л те ер нь ихэнх өдрөл бол гарчих гээд байдаг шүү. Тэгэхээр солонгос гадуур хооллох маханд орж исэн үү та манаас те өөрсдийнхөө түүхээс хуваалцараа хэр дуртай вэ? Бас дургүй хүмүүс ээж болж шүү те. Тийм ер нь офисын ажилтнууд бол ялангуяа бол хэшгийг бол маш их хийдэг юм байлаа. Тэгээд гол зорилго нь болохоор ер нь байгууллагынхаа тийм одоо уур амьсгалыг сайжруулах. За дээр нь одоо жоохон уулж идсэн үедээ бас буруу ойлголт зүйлүүд байвал засаж залруулах юм. Тэр талаас нь илүү их одоо энэ хэшиг хийдэг юм шиг санагдсан. Гэхдээ надад юм бид шүү дээ. Би яг нөгөө тохируулж уудаг хүмүүстэй уух илүү дуртай. Хитрхийг уучаар ингээд би өөрөө яг ингээд тийж уух бас нэг дуртай биш байхгүй. Тэг яг ингээд тохируулаад ингээд яг гоё тайван ингээд ярилцах. Тэггүй болохоор чи ингээд нэгэн тэнд уйлаа зодтолтой болохоор чи айгүй хэцүү. Тэгээ солонгосыг тэгжсэн нэг солонгос найзтайгаа болов гадаад найзтайгаа болов яа одоо бас жоохон мартах гэдэг. Ямар ч тач гадуур уужсан чи нэг найз маань айгүй алкогол хэргэлдэг. Тэгээ айгүй хуудсан чи ингээд бид хэд ингээд яг яриа л те ингээд солонгос амьдарч байд юм ийм ярих гэхээр манай хүн тэнтлээл уйлал ганцаараа тэгээд ингээд нөгөөдөө чинь тайвшруулж ят ингээд бүр ингээд толгой өргөж гэдэг юм уу те ингээд яг анхаарал бүх анхаарал тийшээ ингээд шилжчихэд тийм байгаад байсан. За тэгэхээр өнөөдрийн бас тав хүнтэй ярилцах сэдв бол та хэшиг дуртай юу гэсэн байгаа. За тэгээ MJL радио Солонгос групп дээр мөн энэ сэдвийг бол оруулсан байгаа. Тэгээ сонсогчдын маань хувьд бол бас энэ сэдвээр бол ярилцсан. За тэгээд халуун ёстой дургүй гэж бичсэн байна. За эрхмээ бас л сайхан шүү дээ. За гэр бүлээрээ мах шарах сайхандаа гэсэн байна. Тийм шүү дээ. Гэр бүлээрээ бол үнэхээр гоё. Оюун туяа дургүй гэсэн байна. Анх ирчээд хэл мэдэхгүй уудгүй байхдаа дуртай л байлаа. Одоо болон их дургүй идэж уусныхаа хэрээр илүү их ажлын өрөнд ороод байгаа юм шиг санагдаад гэсэн байна. Бас эрүүл нүдээр ажиад суухад эрүүл нэг хэсэг нь ууж байгаа нэг хэсгээ яриад олон хүүхнүүдтэй газар хов тасрахгүй штэ гэсэн байна. Тийм бах тий. За наран толго маань ингэсэн байна. Би энэ 7 хоногийн ням гарагт 6:30-аас оролцъё гэртээ амарнаа гэсэн байна. Нэвтрүүлэг маань даваагаас баасан гарагт явдаг байгаа. Танд даваагаас баасан гарагийн хооронд 6:30-аас зав байгаа болоо ярилцж байгаа хэдүүлээ шийдээ тий. За тэгэхээр өнөөдрийн сэдэв маань та хэшиг дуртай юу гэсэн сэдэв байна. Чин баах хэр дуртай байна? За миний хувьд бол ер нь нэлээд дуртай шүү. Ягаад гэвэл тэр чам ер нь мөнгө хэмж байгаа л захаа ажлынхнаараа даалгаал маханд орчоор нэлээд дуртай. Гэхдээ нэг хэсэг нөгөө олон улсын тийм ажилтаа тийм газар ажиллаад за тэгээд анх офисын ажилтан болоод гэх юм уу ингээд яг хэшиг хийгээд ихэлсэн чинь сүүлдээ нөгөө хүссэн юм үзүүр татна гэдэг шиг байнга тийм
За орой явах бол манай ер нь захирлыг харж байхад эхнэр нь болохоор цуг ажилдаг. Тэгэл курууд ижлал анжигээд яг ёгийн ойролцоо болохоор тэр махны одоо хоолнд ордог газрууд битүү дүүрэн байдаг. Ер нь орой болгон тэрнгүүрээ хоол иддэг. Тэгэл өдөр болгон тийшээгээ за орой өнөдөр хоол идэх шүү, ингэ шүү, тэгээ шүүгээ сүулдэ би нөгөө хүүхэд түрээд бас удаагүй байсан. Баг байсан. Тэгээд эхэндээ бол очиол идэг сүулдэ тэгээд аль болохоор шалтгаан гэлээ зүхтаах. Тэр талаас нь бол болсон байсан. Тий. Энд дээр ингэсэн байна. Ким үлч юм. Би фэшигт дургүй. Томчуудад махын шарж өгөх, архийг нь хундалах, дуусгаад кофе аяалах, тэгээд гэр герт нь хөргөж өгөх лайтай байдгийн. Монгол хүмүүстэй бол хэшиг хийж үзээгүй хийхээ гэсэн байна. За тэгэхээр бие айтайхан аваад явцдаг цагийг гоё өнгөрүүлдэг хүмүүстэй гоё байдаг штэ гэж сураа маань битсэн байна. Тий, надад тэр Ким үлчигийн ярьж байгаа айгу санаа нийлж байгаа нь. Тэгдэж штэ тэгээ Солонгос ч тийм соёл байдаг штэ. Хамгийн одоо шууны баг нь жирэгдэг гэдэг бол Солонгост бүрэн утгаараа жиргэн штэ тий. Тэгээ хоол авчих юм бол баг нь ингээ ширээгэн застдаг одоо интон ажилтан байлаа гэхэд дадлагж ич хамгийн бүх юмыг хийдэг ч гэдэг юм уу тий. Яг ийм байдаг учраас фэшиг хийхтэй ч гэсэндээ ингээд тий одоо натаас нас өндөр хүмүүс нь ууж идээд тэгээ би дараа нэг хүргэж өгч гэдэг юм уу эсвэл архийг нь хунгалж өгч гэдэг юм уу. Яг үндэ тийм хийгээд харж ингээд өөрөө яг тухтай байхгүй. Тэгэхээр ингээд найзуудтайгаа орол бас зүгээр. Тэрнээс шиг ингээд удирдлагуудтай байхаар айгүй тийм тухгүй гэх юм уу? Тийм тэр сул тал нь ярьж байна тий. За тэгэхээр би та бүхэндээ үргэлжлүүлээд нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагын мэдээллийг хүргэе. За ба нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skyindex компаниг бэлэг ус хамтран ажиллаж байгаа. Та бүхэн бас Facebook руу орох юм бол ус цэвэршүүлэгч бэлэг ус. За сайтын бэлэг цэг ус гэсэн сайт байна. За тэгээд Солонгос улсаас 2006 оноос эхэлж ус цэвэршүүлэгчийг бол 13 төрөл, бүрэн автомат суултурыг 3 төрөл. За тэгээ мөн шүүлтүүрийг 5 төрөл гэсэн юм сонголттойгоор л оруулж ирдэг байгаа. За тэгээд өнөөдрийн үед би та бүхэндээ TS100 болон 100S гэсэн загварыг танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр TS100 буюу босоо загвар нь болохоор 810,000 төгрөгийн үнэтэй бол TS100S нь хагас одоо юм хоолох буюу тал юм жижигхэн загвартай юм байна. За тэгээ эко эрчим хүчний хэмнэлтийн гормон цахилгааны 30% бол бууруулдаг юм байна. Тооч системтэй очроо хэрэглэхэд хялбар гэсэн байна. За мөн хүүхэд гэмтгээс сэргээсэн халуун усны түгжээ, халуун хүүтэн бүлээн ус гарах функцтэй, цэвэрдгүү ган усны савтай. За тэгээд усны хэм солиход бол хялбар гэж байгаа. Хэмжээний хувьд болохоор за 22 см 48 46 гэсэн одоо жишээний тал нь бол тийм 22 за өндөр нь болохоор 48 см юм байна. За босоо хэлбэртэй нь болохоор за мөн 22 48 өндөр урт нь юм байна. Өндөр өргөн юм байна. За дээшээ болохоор 11 метр 10 см бол өндөртэй ийм бол ус цэвэршүүлэгч байгаа юм байна. За тэгээд энэ чинь нэлээд олон төрлийн байлээ. Яг өөрийнхөө гэрт тохируулаад хаан тавих гэж байна. Одоо ундлахны өрөөндөө байд юм уу, галтгоонд байд юм уу тий. Надад бол яг өөрийнхөө өрөөнд тавьчвал галтгоороо байнгахгүй би ч айгүй хусуудаг болохоор зүгээр санагдаад тий. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэн 9918 66 тэг гэсэн дугаарлаад бүдэж авах боломжтой. Мөн сайт нь болох www.bilegceg.us гэсэн сайт руу орж харж болно. За мөн ус цэвэршүүлэгч бэлэг ус гэсэн Facebook пэйж руу ороод ч гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой байгаа шүү. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бэлэг ус хамтран ажиллаж байна. За тэгэхээр манай Facebook Mongolia маань олон хүн сонсдог мэдээж казак хүмүүсээс байдаг л байх казак хүмүүстэй Наврызын баярын мэндийг хүргье гэсэн байна. За баярын мэндийг хүргье. Баярын мэнд. За наран толго маань окей гэсэн байна. Ким үлчид нэг зураас хоёр зурасын ялгаа маш том байдаг шүү гэсэн байна. За тэгэхээр тийм ба. Тий аргагүй бах тий. Хууль хүчний байгууллага юм бол энэ тал дээр нарийн байдаг баха гэж бодож байна. За сэтгэлээс уншаа нараа маань гэж хэлсэн байна. Хамгийн анх оюутан байхдаа профессорууд болон нэг жил элсэж орсон он жавуудтайгаа хамт фэшиг хийж байсан юм а. Ганцаараа гадаад хүн тэгээд Монгол гэсэн чи энэ тэндээс асуултаар булуулаад ича дээрээ караокед ороод бараг л монголоор маамуу наашир дуулсан байх. Хааха амар эвгүй байсан. Би ямар караоке энтерд орж үзэж байсан биш. Монгол дуу дуул гэхээр мэддэгээл дуулсан. 2007-8 онд гадаад оюутанч багтай монгол оюутан бүр өдрийн одмит байсан. Үе хааха гэсэн юм шүү. За хулан усны за ёстой хамгийн дургүй юм болж хувирсандаа дарга онцгой бол тэгээд хоол амар амаар ороод байна уу хаагаар ороод байна бүү мэд гэсэн байна. Ажлынхандаа бас дарга нь жоохон онцгой бол тийм баг шүү. Тийм штэ. Сүнжид Гамбат маань хэшиг гоё гэхдээ бүр өдрийн амралтанд явах чинь ёстой тэнийг юм байна лээ гэсэн байна.
За тэгээд чойжлын сүрэнж маань хамт олонны сэтгэлийг ойртуулдаг гоё үйл ажиллагаа шүү дээ. Ича, самча, саача гэсэн байна. Солонгосч одоо яг ингээд гадуур те орж байгаа чинь 4-5 шаттай байгаад шүү дээ те. Эхнийхт нь хоолоо ингээд сайхан ингээд цэр хоолоо дүүргээд дараа нь 2 дахь таасаа алкогол хэрэглэж гэдэг юм те. Тэгээд айгүй олон мэд юм билээ. Би бас айгүй гайхсан. Сүүлд ингээд ятраад яг зүгээр нэг чи хэдий хүртэл ирчүүч чинь дуусахгүй гэдэг шалгах гэж байгаа юм шиг бүр өглөө өөр хүртэл ингээд явах юм бол бүр бурхан минь зүгээр Бид нар бас дуусгая гэж бодогдсон юм байна шүү. багш нартайгаа яваад кюсэн юм. Тэгээд орон орны хоолуудаа идээд тэгээд Монгол дээр нь харах Монгол тавнд хоол идээд дараа нас караоке ороод за тэгээд Монгол арх уугац нөгөө багш нар маань бүгдээрээ баахгүй болсон шүү дээ. Монгол арх таад авсан байсан мөн тий? Монгол хоолны газар хоолны газар хоолны. За Hero маань ингэсэн байна. Миний нэг ажиллаж байсан газрын даргын дүүн өдөр бүр нэг хүнээр даалгаж хоол иддэг байсан. Албатай юм шиг намайг дагуулж явна. Эхэндээ юм бодохгүй явдаг гэсэн сүүлдээ санаа зовдөг юм байна лээ. Идээгүй хоол цөөхөн үлдсэн гэсэн юм шүү. Тийм бас энэ даалгуулах тий. Одоо яг хэрвээ надаас хомбэ буюу дээдлийн курс яхах ч юм уу эсвэл надаас ингэ настаа өмөх юм бол гээд жоохон одоо тийм настайгуур эсвэл одоо би албан тушаалаараа доогорох юм бол даалгуулах гэсэн үзэл байгаад идэм билээ аюу хэцүү. Тэр нь ингээд миний данстай холбоотой. Би одоо байгаль хүмүүсттэй манайх чи их сурвалж тахад би ч яг доотлын курсын хүүхдүүдтэйгээ их дотнос ч амжаагүй л байсан л та. Тэгээд тэгсэн чи дээдлийн курсын сомбэ ингээд бид нарт кофе энэ төр авч өгдөг. Тэгээ ихэндээ надад бас яг зүгээр санагдсан л да. Ингээд хүн үнгүй маж ихэд дургуун байхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд баян хүүхдүүд ингээд гүйлдэж очивол те. Сомбэ кофе аваад өгөө, сомбэ папсааж үсэё гэл хоол аваад өгөөч гэл тэгэхэд би сүлд ингээд санаа зовоод би ямар тэр хүний өмнөөс амьдарч байгаа шүү дээ энэ ч удаа гэд. Тэгээ нэг 2 өглөө кофе авахуулаа тэгээ дахиж авахуулаа гэж нэрээ жоо эвгүй юм билээ. За тэгэхээр цаг бас хэтэрсэн байна тийм. Оо тийм ээ те. За ингээд бид хоёртой хамт байсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Та бүхэн маань MJL радио Солонгос гэсэн групп дээр орсон тэмцээнд маань идэвхтэй оролцоод энэ 7 өдрийн сүүлээр фермер гооцохны бүтээгдэхүүний бэлгээр шагнуулах байгаа шүү. Идэвхтэй оролцоорой гэж хүсье. За манай нэвтрүүлгийн эфирт шууд хөтлөгчөөр Чинбат болон Чанцалд улам найруулагчаар оюун болтноор хамтран ажиллаа. За тэгээд удахгүй та бүхэн 18 цаг 30 минутын Солонгийн орноор нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Тэр баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч www.biligzig.us SkyMX компани 2007 оноос хойш ус цэвэршүүлэх төхөөрөмж, ус цэвэршүүлэх шүүлтүүр, нойлын бидээ суултуурыг бүгнээр Солонгос улсаас оруулж ирж байгаа юм билээ. За бараг 14-5 жил болсон юм байна шүү дээ. Харин тийм ээ, бүр олон танигдчихсан юм байна лээ. Төрийн байгууллагууд, томоохон хувийн байгууллагууд ер нь маш олон газартай хамтран ажилладаг юм байлаа шүү дээ. Оо заа. Одоогоор ус цэвэршүүлэгч аппарат 13 төрөл, автомат бидээ суултуур 3 төрөл, шүүлтүүрүүд 4-8 төрөл зэрэг сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. Мөн айл өрх албан байгууллагын усны шүүлтүүр хурдан шурхаас сольж өгдөг найдвартай компани юм байна. Утас 991866 тэгтэг 9495 6618 Facebook хаяг бэлэг ус. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч Эрүүл бууз. Хинбэ? Сайн байна уу? Эрүүл буузны хүргэлтээс явж байна. Бууза, минь дөө хаалгаан дурсан баха. Андуураагүй ихч. Танай хүү Солонгосоос захиалга өгсөн байна. Хүй манай хүү юу? Тэгж бас болд юм уу? Тэгэлгүй яах вэ? За энд үхрийн махтай сүултээ бууз, бас сүулгүй бууз, мөн хоньны махан бууз шинээрээ байгаа шүү. Эрүүл буузыг сонгосонд баярлалаа. Өө за баярлалаа. Алс хотын Солонгосоос Монголд байгаа хайртай дотны хүмүүстэй амттай чанартай бууз захиалга боломжтой боллоо. Та Facebook-ийн хайлт хэсэг дээр эрүүл бууз гэж бичээд чатаар захиалга өгөөрэй. Мөн 9985 33 3 дугаард өгч болно. Дээрийн чанартай гэрийн амттай эрүүл бууз.